Бугуурнсан улсын оройд будан суулаа. Бургас сэмдсэн голын үсийг мөсөөр хучлаа. Үнэн сайхан жаргал үлэмж баясгалан цалгасаар үйлсийн сайхан эх оронд минь шинхэн он айлчлаа. Угтан тохиож байгаа шин жилдээ хүн бүхэн хүссэн жаргалан бүтээж хөх Монгол минь дэлхийд дахнаа алдаршин дуурсхийн сайхан ёроолтой хамтдсан Монгол улсаа хөгжүүлэн өрөөтэй TV5 телевиз шин он руу хамтдаа нэвтрүүлгийн эхлүүлж байна. Энэ удаагийн зочин хомирт зэвсэгт хүчний алдар спорт хороогоор овголсон дэлхийн аваргын медальтнууд оролцож байна. За ингээд зочдоо та бүхэнтэй танилцуулъя. За зэвсэгт хүчний алдар спорт хорооны тамирчин жудо бүхийн дэлхийн аваргын хүрэл медальт ахлагч Ган Хайч хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. За мөн зэвсэгт хүчний алдар спорт хорооны тамирчин боксing дэлхийн аваргын мөнгөн медальт Баттулга маань хүрэлцэн ирсэн байна. Та хоёртаа шинэхэн оны мэндийг хүргэе. Баярлалаа. Бүгдээрээ сайхан үйлчиж байна уу? Сайхан үйлчиж. Мэдээж 2025 он та хоёрын маань хувьд болон та хоёрын амжилтаар бахархсан Монголын ард түмний хувьд үнэхээр сайхан жил байна. За тэгэхээр гаргасан амжилтуудаа авчирсан медалуудынхаа тэр үн цэнтэй агшнуудаас бүгдээрээ эргэн дурсаж үзэгчтэй хүргье гэж бодож байна. Тий 25 онд үнэхээр гоё миний хувьд бол үнэхээр амжилттай гоё жил болж өнгөрч байна. Тушаанбигаас алтан медаль авсан. Тэгээд дараа нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан байна. Хамгийн анх бол жудо бөхөөр оруулсан дасгалжуулагч маань болох юм бол Хинтээ аймгийн Хэрлэний дур сургуулийн биеийн тэмрийн багш Эрдэнэлэг багш гэж байдаг. Дараа нь бол дээр хотод орж ирээд бол бас спортын дунд сургуулийн багш Эрдэнэт багш дээр ирж байгаа. Тэгээд 17 оноос хойш Монголын үндэсний шгшээвгийн тамирчин гэж явж байгаа. Өдөө үеийн үндэсний шгшээвгийн дасгалжуулагч Балжин багш Эрдэнэт багш Цэвлэмаа багш нас эхэлж орсон. Одоо болох тэр ахлах дасгалжуулагчаар Эрдэнэбаатар Бундмаа багш гэсэн. Үнэхээр Монголын бахархал болсон шилдэг сайхан тамирчин дасгалжуулагч нараар багшлуулдаг ийм сайхан хувьтай бүсгүй байна. Бас ярианаас нь ингээд үзэхэд хаад мэдлэлтийг хан хинтээ нутгийн бүсгүй юм уу да? Тийм байна тий. Үнэхээр бахархал сайхан байна. За манай Баттулгын хувьд Би 25 онд бол маш их амжилттай байсан. Тийм Европын цувралд 3 тэмцээнд ороод гурууланд нь мөнгөн медаль авсан. Тэгээ сая 9 сард дэлхийн аваргаар бас мөнгөн медаль авсан. Энэ жил мөнгөн медалийн жил байсан байд. Эх хүн алтан медалийн он байх болтугай тийм ээ. Үнэхээр бахархалтай сайхан байна. За багш дасгалжуулагч нарынхаа тухай. Багш хамгийн анхны багш маань АОТ-ийн гандлага багш, гавьяа багш. Тэгээд Жигждийн Отгонбаяр, тэгээд Шгшөөг дээр бол Батхуу, Иркийн гээд багш нар байгаа. Боксинг спорт бол маш их төсвөр төвчээр одоо хурд хүч тий мэдээж бүх спорт тамирчин хүнээс эдгээрийг шаардна. Гэхдээ боксинг спортын хувьд бол маш их хурдтай бас тэгээд дээрэс нь хөдөлгөөнтэй байх нь бас тулгуур нь шалгуур нь болд юм болов уу гэж харагдаад байна тийм үү? Хөнгөн жим байхцмаа ер нь хөдөлгөөнтэй байх хэрэгтэй ч юм тий. Ер нь биеийн хүчнээс гадна бас сэтгэлийн тий энэ хүчийг шаардж байгаа байх гэж бодож байна тийм үү? Эсрэг тамирчнаа одоо өрсөлд өгчөөн судлах тий тэгээд амжилт гарахын нэг үндэс нь гэж хэлж болох уу? Тий судлах ер нь л хичээгээл оновчтой цогцолтууд хийх тий тэр нь магадгүй ухаантай л өөрөөр хэлэх юм бол боксинг тамирчны зөвхөн одоо биеийн хөдөлгөөний зэрэгцээ бас сэтгэл санаа тэгээд дээрэс нь өрсөлд өгчөөн ялан дийлэх эр зориг бас зайлшгүй шаардж байгаа харагддаг. Харин жудо бүхийн тамирчдын хувьд чухам одоо тамирчин хүнд байх шалгуур зүйлтийн хамгийн дээд хамгийн нэн тэргуунд байх ёстой шалгуур нь юу гэж боддог вэ? Ер нь бол манайх ч гэсэн ерөнхийдөө цаг минуттай уралддаг. Хамгийн юу гэх юм л одоо тесрэлт хурд юм. Манайх бас хурдтай байж тесрэлттэй байж ээж ерөнхийдөө өрсөлдөгчөө ялдаг. Хурд хүч ахвалсан ба ер нь л бүхэл хүний юуг бол шаарддаг. Хурдан сэтгэж дараагийнхаа мөхийг ямар хийвэл энэ хүн унах уу? За ямар хөдөлгөөн дээр энэ хүн алддаг уу гэдгийг бас маш их тактик боловсруулж
тэгжээж бас гарч судалгааны үндсэн дээр бас гарч ээж өрсөлдөгчөө ялдаг байгаа. Ерөнхийдөө бол цаг минутад дурлах тесрэлт хурдл гэж бодож байна. Яагаад жудогийн спортод дурлах болсон бэ? Ер нь бол багасаа тийм ерөнхийдөө маш ах нартай. Ах нартай ус ерөнхийдөө л ер нь нацаалтаж тийм өссөн болох тэр манай анхны манд багш маань ерөнхийдөө хараад чи энэ спортоор хичээлж үзэж анхных гэж хэлж байгаа гэдэг. Угаасаа ер нь бол ноцолдох дуртай байсан болох тэр маш сонирхолтой санагдаад ер нь орж тий. Тэг магадгүй бас ингээд спортын хүн болохыг бэлэгдсэн юм шиг нэрэн ч гэсэн бас ингээд ган хайч, ган зэрэг тий бас төвчээр тий. Бүхнийг давн туулах ийм шиг санагдаж байна. Гоё бэлгшээлтэй санагдаж байна. За манай бодлогын хувьд болохоор ягаад чухам ингээд бокс спортыг бас сонирхон хичээлэх болсон бэ? Одоо манай хөөрах бокс тоглодог гэсэн. Тэгээ би өөрөө жоохон хөдөлгөөнтэйсэн жоохон бахта. Тэгэл тэр ах ингээ бокс тэгэл боксд ер нь хараал дуртай болол тэгэл анх алдар спорт хороонд 15 онд ирэл тэгээ одоо хүртэл хичээлж явж байгаа. Зэвсэгчний алдар спорт хороо 2025 онд улсын болон одоо дэлхийн олон улсын хэмжээний уралдаан тэмцээнээс 1570 гаруй медалийг авсан тухай одоо бас ингээ тоо мэдээлэл сонсч ирсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай. Нэг медаль ер нь уралдаанд шалгарн тэр босгыг давж оролцсон гэдг нь ч гэсэн маш их хүчийг шаарддаг байж таарна тийм ээ. Алдрын тамирчдын амжилттай байх суур үндэс нь юу юм болоо? Ер нь бол тамирчин хүний үндэс нь бол юу сахлаг бат гэж бодлоо. Гэхдээ ерөнхийдөө бол тамирчин хүнд тусам цалин мөнгө маш их хэрэгтэй болдог. Тийм учраас тогтвортой цалинтай болсон болцоо. Тэрэндээ тэр цалингаасаа салахгүй тэгээд амжилтаа өөрийнхөө ахиулахын тулд хичээж байгаа болох тэр ерөнхийдөө алдарт. Цэргийн хүний сахлаг бат. Дээрэс нь тамирчин хүний сахлаг алба хаагчийн нийгмийн баталгаа тий тасралтгүй тогтвортой амжилт гаргахад санаа сэтгэл зовох зүйлгүй. Дээрэс нь багийн бас эв хамтын хүч тий олон жилийн бас асар их туршлага байгаа тийм ээ. Манай алдар спорт хорооны тамирчин дасгалжуулагчлаа. Үеийн үед ерөнхийдөө манай алдар бол жилийн жилд бүх ард түмэн ерөнхийдөө улсдаа тэргүүлж явдаг спортоор тэгээд алдар спортоор орсонд маш их баярлагдав. Тэр тусмаа ийм үрдстэй ийм гоё ховцсон өмсөд явна гэдэг бол миний хувьд үнэхээр гоё санагдсан учраас ерөнхийдөө алдар спортоор орсон. Үнэхээр сайхан байна. Баярлалаа. Танд бас дөрөв тусч нэг сайхан зохиж байна. За одоо бүгдээрээ нэгэн шинжлэлийн одоо тусгай дугаар учраас шинжлэлийн тухай гоё дурсамжуудыг хаалцуу сонирн бахаа гэд бодож байна. За манай боксing шилдэг тамирчны хувьд хамгийн сонирхолтой, хамгийн гоё дурсамжтай шинэ жил. Шинэ жил 23 оны шинэ жил надад айгүй гоё байсан. Тэг гэр бүлэрээ ингээд хамаатан цадар бөөндөө цуглаад ингээд бөөндөө шинэ оноо гаргахад надад айгүй тийм гоё мэдээлэл бүтэн сэтгэл дүүрэн тий гоё жаргалтай шинэ жил байсан байна тий. Таны хувьд? Ерөнхийдөө 10 жилтэй байхдаа ах нартайгаа шинжил тэмдэглэжсэн тэр үйл ерөнхийдөө та санагдаад байна. Гоё. Та ер нь төрсөн ах нар олон таа юу? Тий. Хэдэн ахтай? Ноос шал. 4 ахтай. 4 ах нэг хүчит дөрвөн баатар. Тий. Бас дараад эрэгтэй нэг дүүтэй. Ерөнхийдөө 5 эрэгтэй. Сайхан өнөр гэрүүлээ тий. Тий. Гарын 5 тавуулаа хүчтэй баатар. Тэгээд 2 гоо. 2 гоо чинь тий. Сайхан байна. 7 брохоттой юм байна. Сайхан байна. Тамирчдын маань асар их хөлс хүч хичээл зүтгэлээр авчирсан тэр шагналын цаана Монголын минь нэр хүнд, Монголын минь тусгаар тогтнол, Монголын ард түмний эв нэгдэл, урагшлан тэмүүлэх их хүч оршижэдэг гэж боддог. Тийм учраас Монголын ард түмнийхээ нэг эд эсийн хувьд алдраараа угалсан амжилтын эзэд дэлхийн аваргын медальтнуудаа бүр онцгойлон бас баяр хүргье. 2025 оны гоё медалаар биднийг шагнасанд баярлалаа. 2026 онд бол бас маш олон сайхан амжилтуудыг үзүүлнэ хаа гэж бодож байна. 2026 оны зорилго. Тийм мэдээж одоо гаргасан амжилтаа ахиулах зорилготой л байна. Медалийн өнгийг өөрчлөх. Медалийн өнгийг өөрчлөх тий. Олимпийн эрх авах Олимпийн зарчлаад тий. Олон зүйл байгаа ах. Гол хэмжээний хувьд одоо он гараад Азийн аварга Монголд болж байгаа. Тийм, тэнцэнэ төрүүлнэ гэсэн зорилготой байгаа. Сайхан байна.
тэр одоо хүсэл, тэмүүлэл, итгэл тэр бүх зүйл маань одоо сайхан биелээсэ гэж хүсэж байна. За та хоёроо 2026 онд түүнээс цаашлах бүх он жилүүдэд Монголын хамгаалсан дэлхийн шилэг тамирчид байхын сайхан эрүүлгийг бас өргөн дэвшүүлье. Баярлалаа. Тэгээд гэр бүлд нь хайртай бүхэнд чинь бас шинэхэн оны баярын мэндийг хүргэе. Тэгээд одоо бударч байгаа тэр цасан ширхгийн тоогоор тийм одоо олон гоё амжилтууд гоё одоо алдар хүндэтгэлээр бид бүхнийхээ бас сонор мэлмиг ялгах байхаа гэж бодож байна. Бас нэг ингээд сонирхож асуух зүйл байна. Эх хонд алдар спорт хороо 80 жилийн ойтойгоос олгоно гэд. Тий. За алдар спорт хороо ойгоо өгцсөн олон бүтээл ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа бах та тийм үү? Тий, ерөнхийдөө 20 энэ оноос эхлээл ерөнхийдөө 80 жилдээ зориулаад маш олон юмнуудыг зохион байгуулж бүр тэмцээн уралдаан зохион байгуулж явуулж байгаа. Уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа бах. Олон амжилтуудаар ойгоо өгтөхаар бэлэг барихаар зорж байгаа бах тийм. Бас түүхээ баримтаглах олон чиглэлийн ажлуудыг бас хийж байгаа бах. Тийм үү? Тий. Алдрын боксing дасгалжуулагчид ер нь бол үе үедээ их нэртэй байдаг шүү дээ. Боксинг спортоор алдар спорт хороон дээр хэр зэрэг олон хүүхдүүд одоо хичээлж байна. Одоо залуу үед багнаас шинэ хүүхдүүд одоо нэг 70 байгаа гэлөө. Тийм 70-аад хүүхдэх гэсэн. Тийм ер нь байнгын л зав ингээл өглөөнөөс орой хүртэл байнгын бэлтгэл ингээл хийж явж идэг. Мундаг те. Хүүхдүүд маань залуучууд маань нөгөө эрүүл чирэг бие биелдар өвдөгш хүмүүжил бүхэл зүйлийг олох юм сайхан спортоор хичээлж байгаа юм гэж бахархалтай. Жудо бүхийн хувьд бол магадгүй бид нар одоо олимпийн шилдэгүүдээс хойш бүр одоо жудо бүхий сонирхох нь илүү их болсон гэж хүмүүс хардаг. Хот улс даяараа ер нь бол маш их жудоогоор хичээлэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн, насныхын тоо бас бүр харьцангуй бүр багаас эхэлдэг болцсон байна. Клубүүд маш их нэгдсэн ер нь. Энэ нөрөө шилдэг тамирчдыг одоо бэлтгэхний сайхан үндэс суурь болж байна те. Алдар спорт хороон дээр одоо дугуйлан секц хичээлэх болон бас уралдааны бэлтгэл ажлуудыг бэлтгэлээ хангах одоо өргөн боломжууд нээлттэй байдаг уу? Тийм. Бүх спортын төрлийн заал танхимууд бүгд бүрэн байдаг. Тэгээ юм болох дээр манайс алдар спорт хороон дээр хичээлэх бүх бүрэн боломжууд нь байдаг болох дээр манай алдар спорт хороон дээр хичээллээрээ спортоор хичээлэх маш сайхан байдаг болох дээр өөрийгөө хөгжүүлээрэй л тий. Баярлалаа. Сайхан уриалга байна. Дэлхийн аваргын тухай яриараа эргээд оръё гэж бодож байна. Энэ та хоёрын маань оролцсон анхны дэлхийн аваргын тэмцээн үү? Эсвэл хэд удаа гэх үү? Би 17 оноос хойш ерөнхийдөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. 2019 онд 7 дугаар байрт орж исэн. Тэгээд энэ 25 оны 6 сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан байгаа. Харсангуй бас ингээд нөгөө тэмцээнээс тэмцээний хооронд туршлага суугаад өөртөө итгэл нэмэгдээд тий өрсөлдөгч тамирчтай бас илүү сайн таньж мэдээд ингээд ирдэг үү? Тий. Ер нь бол хамгийн анх дэлхийн аваргад орж ирэх дөнгөж чиндээ ороод тэгэл жингийнхнийгээ таньж мэдэл жил ахих тусам өмнөх жилэн тэр үнтэй барилдаад үзсэн. Энэ барилдаа нь тиймдээ тэгээд дахих тусмал ерөнхийдөө жингийнхээ бүх хүмүүсийн барилдааныг аль талдаа барилддаг онцлогийг нь бүгдийг нь мэдчихээр одоо энэ жил айгүй тийм гоё байсан. Бүх барилдаануудыг нь ерөнхийдөө мэдчихсэн. Энэ хүн дээр ийм их хийвэл ерөнхийдөө ингэж өрөлтнөөсөө эхлээл бүх юмыг нь ажиглаж энэ жил бэлтгэл сургалтаа хийж базааж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орсон байна. Сайхан байна. Батлаг тамирчны маань хувьд дэлхийн аварга миний хувьд анх удаа оролцсон. Тэг анх удаа оролцоод тэг амжилттай оролцоод мөнгө медаль авсан. Бүх зүйл шинэ байсан байх тийм ээ. Орчин цагаа танилцах, дивжеринг тий? Магадгүй одоо бас тэр олон шалгуур үзүүлэлтүүдийг давах ингээл олон зүйл шинэ байсан байх тийм. Бүх юм шинэлээс. Дараагийн удаад бол бас л нөгөө өөрийнхөө жингийн тамирчдын арга туршлагаас суралцчихсан. Тэгээд бас өөртөө итгэл илүү нэмэгдсэн тийм байна ах гэж бодож тий. Сайхан байна. За шинэ оны баярын мэдлэгээ дэвшүүлээч гэвэл хинд ямар баярын мэдлэгээ дэвшүүлмээр байна? Мэдээж өсгөж хүмүүжсэн аав ээжтэй гэр бүлийнхэндээ хамгийн түрүүнд шинэ оны мэнд хүргэе. Та нартайгаа ерөнхийдөө гэр бүлтэйгээ шинэ жил тэмдэглэх хамгийн гоё байдаг. Ерөнхийдөө спортоор хичээлснээс хойш ерөнхийдөө аав ээжтэйгээ шинэ жил гаргасан
жилүүд айгүй цөөхөн байхгүй болсон болох тэр гэр бүлийнхэнтэй аав ээжтэйгээ гарах хамгийн дуртай аав ээжтэй шинэ оны шинэ жилийн мэнд хүргэе. Тэгээд мэдээж алдар спорт хорооныхаа хамт олон ажиллажээд мөн шгшээ багийн жудаа бүхөр хичээлдэг жудаа бүхөр хичээлдэг хүмүүс болон шгшээ багийнхаа хамт олонд шинэ жилийн мэнд хүргэе. Баярлалаа. За таны жишээ сонсъё. Би ч гэсэн гэр бүл болон ээж аавдаа тийм шинэ жилийн мэнд хүргэе. Бас алдар спорт хорооны баг хамт олон боксийн багш нар хамт олондоо шгшөөгийн хандаа хүртэл бүгдэнд нь шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За ингээ гурлаа ахундгаа барья. За. Ерөөлийн баярлалаа. Өнөөдөр хамтдагтайгаар эргэн уулзахыг ерөөл төвшөөлье. Баярлалаа.